багш нар хэлж байна. За сүүлийн 5 жилд бол ер нь сумдын сургуулиуд дээр за аргаа ятхад би 8 дэх анги хөвт аргаа ятхад би мал дээр гарчих юмсан гэж ярьдаг байсан. Тэр одоо бидний үед ч гэсэн юм байсан. Тим ерөөсө байхаа болсон гэж байна. Одоо тэгэхээр шууд сургууль төгсөөд аймагч орохгүй шууд хот явна. Хотод очиод байжгаад тэгээд гадагшаа Солонгос явна гэсэн бодолд хамгаалсан байна. Энийг багш нараас ингээд нийтлэгээр сонслоо. Тэгэхээр бид нэр одоо гадаад явна гэдэг ойлголтыг бол ерөөсөө ингээд сумаасаа гэрээсээ ингээд холдоод явах тэр үйл хөдлөлийг бид нар төвөөс сухтахаар хийж байна. Бүр өдөр. Хотод бол яасан гэсэн чинь төвлөрөл гэж хотыгаа төөрүүлчихэд байдаг болохоос нөө дулаан шугамтай холбоотой бидний зовлон байлаа гэхэд хизээ бид нар зах руугаа хөгжил рүүгээ явах юм бэ гэхээр тэнд хизээ нэгэн цаг тэр нэг хөгжил бий болох өрх гэрийн халуун дулаан уур амьсгал бий болох тэр нөхцөлд бид нар урагшаа харж энэ хэв нутагтаа сайхан амьдрах